Харин манай нийслэлийн намын орны дарга Нямбатар дарга маань тийм мэдээлэлт юм лайв дээр ярьчин лээ. Тэгэхээр яг одоо нэггүй хэлэхэд энэ Батамгалан гишүүн чинь манай Дарим сумын хөгтлөө лээ. Одоо Ясмахан цусан холбоо бол байхгүй шүү дээ. Их хурл орсныхаа дараа танилцсан. Би өөр одоо шоглоод иржсэн бохог ирээхэндээ бэлэн сайддуутай гишүүнүүдтэй болчлоо гэдэг. Өөрөөр хэлбэл улсын их хурлд ховдын гаралтай 10 гишүүн байгаа. Аль нэг талаараа холбоотой. Түүний л нэг Алтан Арслан гэж жилбэр болдог. Би ховдын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч. Тэр наадамдаа очдог. Тэгэхэд нэг хоёр таарсан. За Дундгуй аймагт ус ээжийн тал гэдэг Алтан хуур гэж хийдэг. Тэнд ус очдог. Дундгуйн гаралтай мөнхөд төшөөс захгуулаад ийм гişүүд бол байгаа. А ямар нэгэн бол одоо юу гэдэг яс цусан бол байхгүй. За манай намын гişүүдэд нэг ийм дархлаа байх хэрэгтэй байна. Ардын намынхан дандаа одоо дээр нэгж барилдаг гэж ойлгоцсон. Дандаа нэг тийм хохирогчийн гэдэг юм уу ялагдагчийн сэтгэлгээр хандаад байна. Үгүй шүү дээ. Ягаад гэвэл ардын намынхан манай сонгуульд орж ирэх өмөлчтэй. Бид нар ардын намынхан тийм өвөө шийдж болно. Бид нар ардын намынхныг бас давхар удаж болно шүү дээ. Арц намын гишүүн гэхээр ингээл нэг тийм ардын намынхан молигдуулаад идэм шиг манай гишүүдийн нэг ерөнхий сэтгэлгээ байгаа байхгүй. Тэгэхээр ийм нэг ялагчийн сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хохирогчийн биш. За энэ дээр бол би шууд няцаалт өгч जैन. Тийм бол байхгүй. Баянзүрх дүүрэгт 27 болон 28 оны ялалтын төлөө бол хатуу ажиллана. Энэ дээр манай одоо эмэгтэй цэнгүүн гişүү орж ирж байна тийм ээ. Үндэсний бодлогын хооронд гişүүн байсан гişүүд маань байж байна. Тэгээ миний үе бас жагсаалтаар орсон. Аль нэг дүүрэгт бол одоо ажлыг сайжруулах чиглэлээр намын бодлого бас байгаа шүү дээ. За тэгээд маш тодорхойтой бол үр дүн ажиллаараа л харуулна да.